энэ уулуурхай хэдэн хэлцээнд цуслагдлаа л да. Тэр Арангагийн цэнгэр цумд цуслагдсан 11 компани нийгэлтэй манайх. Ерөнхий сайдын авсан хангамжийг бол нэг талаар зөв гэж бодож байгаа. Гэхдээ миний зүгээс ингээд хүсэж байгаа зүйл бол энд нэг жоохон цензур тавиач, ялгаач. Энийг л одоо хүсэж байгаа. Хууль дүрмийнхээ дагуу алт олуулж байгаа компаниудыг юм ярихгүй байгаа шүү дээ. Засгийн газар. Ном дүрмийнхэн дагуу, тэр стандартын дагуу зохих ёсныхоо зөвшөөрлийг аваад ажиллаа хийж байгаа тэр уулуурхайн компаниудыг бид нар дэмжиж байгаа. Харин хууль бусаар гол бүрэнтэй, уул устай хүн амьдрах орчны их сурвалжуулсан экосистемийг эвдэс үүдгэж байгаа тэл уулуурхайтай тэмцэж байгаа. Би бизнесний ертөнцид ургасан хог шарилчнуудыг зулгааж байгаа болохоос биш зүлгийн зулгаагаагүй шүү. Энийг хэлээ. Энэ хог шарилж болж ургасан олигархууд чинь та нарын өөрсдийн чинь бизнесийг булааж авч байгаа. Жирийн бизнес хийж байгаа, баялаг бүтээж байгаа та нарын боломжийг тэд нар чинь хулгайлж авч байгаа. Зарим нь дарамтлаж магадгүй.